Нэг нь энэ үйл ажиллагааг Зуршилтын бичиг баримт бол уучлаарай. хаанаас тавьсан юм шиг нэг гарч ирж байгаа гэдэг нь бас хичээж чанар. Энэ уул уурхайн одоо секретэр ямар болцоо бүрднэ бодно хэмжээнд хэрэгцсэн учраас болсон бол энэ бүхэн хүмүүсээ хэрэгжиж хэмжээнээс мэдлээ. За ингээд баахан олон шаардлага Байж байсан. тэр цаг хугацаа гэдэг нь Процесс юу хийх вэ? За сайн байцгаана үзэгчдээ. Бидний удаагийн ярилцлага Монгол үндэсний өнөө баяр идэ гэсэн сэдвээр явах гэж байна. Тэгэхээр дэлхийгээр дархан зурсан монголчуудын тухай ойлголт бол янз бүр байдаг. Тооны хувьд хэрэгэлзээтэй. За нэгэн цаг дэлхийн талыг эзлэн байлдан дагуулж байсан хүчирхэг Монгол үндэстэн өнөөдөр ямар бас нөхцөл яаж амьдарч байгаа. За өнөөдөр одоо монголчууд их нутаг болсон Монголоос гарч байгаа хүмүүсийн ирээдүйн хувьцаа гэдэг олон асуудал бас өнөөдөр толгорч байгаа. Тэгэхээр өнөөдрийн Монголын нийгмийн эдийн засгийн амьдрал за өсрөнгөө хөгжил, за хажуугаар нь ядуурл, олон бэрхшээлийг даван туулах гэж ярихын зэрэгцээ дэлхийд даяар тархан суурсан монголчуудын өнөө баяр идэ бас ямар байна гэдэг бол сонирхолтой асуудал ингээ харахгүй мөн эдний хүчийг яаж нэгдэх вэ, яаж үс бодлын үед бид ойролцоо байгаа, бие биенээ хэрхэн ойлгох вэ гэдэг бол бас чухлаар тавигдж байгаа асуудал юм а. Тэгэхээр энэ салаар нэлээ олон жил судалгаа хийсэн за доктор дэд профессор Сэрдэр манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочин байна ингээд танд орой мэнд хүргэе. баярлалаа танд ч гэсэн орой мэнд хүргэе. За тэгэхээр ойлаа ерөнхийдөө бол монголчуудын ойлголт гэдэг асуудлыг ерөнхийдөө мэдээлэлээр яаж бидний харилцаа ойлголц гэдэг асуудлаас эхлэж бодож байна. 1999 он цахим өртөө гэж анх сүлжээ байгуулагдсан байдаг. Энэ бол одоо хүн төрөлхтний техникийн дэвшлэр бий болсон цахим ертөнцөөр холбогдох ийм болцоо бий болсон. Тэгэхээр монголчууд анх цахим ертөнц одоо ертөнцөөр дамжуулж цахим өртөөг сүлжээг байгуулсан 99 он. Тийм. Ерөнхийдөө ер нь 90-ад оноос ингээд монголчууд тараад энэ тэнд амьдралынхаа бололцоо нөхцөл байдлыг хараад энэ тэнд нүүдлээд амьдэрсэн миграц гэдэг. Тэгээ яг тэднийг маань бүгднгийн хойш нь татдаг зүйл маань болохоор орон гэр нь хамаатан садан нутаг ус гэдэг өөрөөр хэлбэл үндэсний үнцнээс тэгэл мэдээж сүлжээгээр холбогдсон интернет гэдэг бол ерөөсөө нэг хүндрэлтний хоёр дахь гал гэдэг шиг хүмүүст маш том бололцоо гаргаж өгсөн. 99 онд цахим өртөө гэдэг анхны сүлжээ байгуулагдсан. Эндээс ахвал ер нь 2001 он, 2003 он, 2005 он хүртэл бол тэр баг бүүн болохоор ингээ бүр одоо нөгөө маш их төвтэй хэсэг болж ирсэн. Хандлтууд газраас ирсэн. Тэнд ч маш олон санал зөрөлдөөн өөрөөр одоогийн ярьдаг нь брейнсторминг гэж тэр үед хийгдчихсэн байдаг. Тэгэл ер нь интернетийн хөгжлийн үр дүнд энэ цахим өртөө тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгсэн. Маш олон энэ тэнд монголчуудын холбоонууд байгуулагдсан бүс нутаг болгондоо тэгээ тэнд өөрсдөө комьюнитиг бий болгосон. Ингээл ерөөсөн дэлхийд даяар монголчуудыг одоо мэдээллийн ойлголцол гэдгийг одоо бий болгох гол гүүрэн цахим өртөө тэр үүргээ гүйцэтгсэн. Тэгэхээр хоёул цахим өртөө гэдэг хоёр хүнээс авъя л да. За цахим руу ойлгомжтой. Интернетийн одоо агуулга болцоо. Өртөө гэдэг нь бол монголчуудын нөгөө өртөөлж явдаг байсан уламжлал, бие биендээ мэдээлэл дамжуулдаг, бие биендээ очдог тэр болцоог үндэслэж өгсөн нэр. Тийм. Ерөнхийдөө энийг одоо манайх албан ёсоор гэж нэг тийм өмчлөө хүчсэн анхны тэр нэр томьёог орчуулсан яг ингэж одоо цахим интернет энэ сүлжээг цахим өртөө гэж орчуулснаар нь бид нар бас хүндэтгэл илэрхийлж ирсэн. Тэгээд бас энэ сүлжээг анх үүсгэсэн одоо Америкт байгаа ажиллаж амьдарч байгаа Баатрах Их Британи, Умар Ирландын ганц тусад амьдарч байгаа Цэрэнбат ах эднэр гээд нэг олон нэг яг тэр галыг загсан хэсэг залуучууд байгаа. Тэд нар анх санаачлаад ингээд хийгээд цаашаа үргэлжлүүлээд явсан байна. Энэ сүлжээ маань ингээд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулаад ингээд сая бүс нутаг болгонд өөрөөр ингэсэн комьюнитиг бүрдүүллээ. Тэгсний дараа Монголдо ирсэн хүмүүс маань нэгсэн захим өртөө төрийн бүс байгууллага гэдэг утгаар захим өртөө холбоо гэдэг тэр төрийн бүс байгууллага байгуулад бас л нэг өөрсдийнхөө хийж гэсэн хэрэгжүүлэх гэсэн Монголын хөгжил дэвшилд нөлөөгөө үзүүлэх гэсэн дуу хоолойгоо хүргэх гэсэн тийм одоо өртөө дамжсан тийм ажлууд хийгдэж байгаа л да. Тэгэхээр цахим өртөө их боломж олгож байгаа нэгдүгээрт. Бид нар бол одоо 90-ад оноос өмнө хэдэн Монгол үндэстэн дэлхийн даяар оршин суудлын хаана байгааг мэдэх болцоогоор байсангүй шин. Энэ болцоо бол одоо өнгөрсөн зууны эцээр бий болжээ.
Тэгэхээр өнөөдөр бол 90-аас хойш одоо 10 хэдэн жил өнгөрчлөө шүү дээ. Тэгэхээр одоо бол хаана хичнээн тооны Монгол хүн байна. Хаашаа хүмүүс одоо нүүдэлж байна. Хаана яаж амьдарч байгааг ойлголт бол ерөнхийдөө илэрхий болсон. Тий. За захин бүртээ сүлжээ гэдэг маань зөвхөн ингээд одоо жишээлбэл 7.5 миллиард хүн өөрийгөө Homo sapiens гэдэг бол тий. Тэрнээс одоо 10 сая хүн нь өөрсдөө Монголд хурахтан гэж хэлж болох юм. Тэгвэл 2.7 сая хүн нь Монгол улсын иргэн гэж явж байгаа тий. Тэгэхээр захин бүртээ сүлжээ маань тэр 2.7 сая хүн хамаарахгүйгээр тэр 10 сая Монголд хурахтан гэдэг өөрөөр хэлбэл Монголд хурахтны гэдэг утгаараа илүү өргөн ойлголттой. Тэгэхээр энийг жишээлбэл одоо гадаад байгаа дархан суудсан байгаа монголчуудыг хоёр төвшөнд авч үзэх хэрэгтэй байгаа юм шиг байна. Монгол турхтан тэгээд Монгол угсаатан гэж үгдээс нэгдүгээрт нь хоёрдугаарт нь болохоор Монгол улсын иргэд гадагшаа гарсан Монгол улсын иргэд гэдэг утгаар тэгж хоёр авч үзэж болох юм л да. Тэгэхээр тоон дээр ярил л да хоёул. Яг одоо Монгол турхтан гэж хэллээ шүү дээ. Монгол угсаатан дэлхийд дээр хэдэн тоотой байна вэ? Одоо 10 сая юу? За одоо яг ойролцоогоор яг тийм одоо хүн амын тооллого шиг ингээд натуртайгаар гаргаад ирсэн зүйл байхгүй. За хасаараа гэдэг Афганы Герат, Бадагшаан, Найман гэх мэт мужуудад нэг 3.5 сая Монгол угсаатан буюу хазараачууд. За тийшээ бараг 800 мянган Пакистан руу цагаачлаа гарцсан гэдэргээл нэг тийм одоо юунууд нэг хэсэг Монголд ойлголт байна. За хятад гэхэд дотроо бараг 10 төрлийн Монгол угсаатан байна. За хамгийн одоо бид нартай хамгийн ойрхон нь гэхэд Шинжааны уйгурчууд, цагаан монголчууд, өвөр монголчууд. За гэтэл тэрнээс бүр өмнө нь одоо хятадын Юнан мужид, Баоны мужид ингээд байж идэг Юнаны монголчууд, Дүнсяны монголчууд гэх мэт бүр Юан улсын үеэс ирсэн монголчууд байна. За тэгээд Оросын холбооны улсад болохоор халимаг хоёр тойрог үсгээд Астраханы халимгийн тойрогт байж байна. За Бород автономт муж гэж хэлсэн 2006 онд тэр автономт мужийг байхгүй болгоод хоёр тойрогт хуваацсан байгаа. Тэгээ Бородын нэг одоо үүст баргуужин за тэгээд Бород гэсэн нэг тийм 3 тойрогт читийн тойрог гэх мэт тэр 3 хэсэгт хуваагдсан байна. За тэгээд туваад бас монголчууд байгаа. Ингээд нэг тархан суурьсан монголчууд байгаа. За халимгууд нэг цаашаага өөрөө диаспора үүсгэхэд за Францд байгаа халимгчууд. За тэгээд Америкийн хамгийн анхны одоо Америкт одоо монголчуудын диаспора буюу нөгөө нэг тархан суурьсан монголчууд гэдээ бас нэг хэсэг байждаг. Тэд нар яг ерөнхийд нь 10 сая гэж үздэг. Саяхан бас нэг судалгааны үед дээр манай яг энэ ойрд судлаач Сүхбаатар доктор ойрдууд гэхэд 1 сая гэж бас хэлж илээ. Тэгээ бас л баримжаа тоогоор хэлж илээ л дээ. Ерөнхийд нь 10 сая гэдэг бол ер нь баримжаа тоо. Энэ бол Монгол угсаатан Монгол турхтны хувь тоо шүү дээ. За тэгвэл одоо Монгол улсаас тэр өөрөө хэллээ шүү дээ. 90-ад оноос хойш ингээ гарсан гэж. Одоо гадагшаа гарсан Монгол улсын иргэн хичнээн хүн юм аа. Ямар тоо байна? За энэ тоо бас эргэлзээтэй байгаа. Жишээлбэл энэ дээр нэг би одоо 2 жилийн өмнөх тоонуудаас ингээд аваад үзэхэд сонгуулийн нэг бүртгэлдсэн байдлаар сая 493,217 сонгогч бүртгэгдсэн гэдэг бас 2010 оны үед сая 493 мянга тий одоо бараг сая 500 мянган хүн бүртгэгдсэн байна. Тэгэхээр тэрийг дунджаар нь ерөнхийдөө сонгогчдын 15-аас 13-аас 15% нь гадаадд байгаа гэсэн тооцоо байдаг. Жишээлбэл Солонгост гэхэд Солонгост хамгийн бага үедээ би яг Солонгост одоо монголчуудын нөгөө нэг сүүлийн 5 жил 6 жилийн одоо монголчуудын нөгөө нэг тоо багассан гэхэд хамгийн багадаа 24 мянга байсан байдаг. Хамгийн багадаа одоо гараад явцсан эсвэл миграцийн иммиграшных нөгөө бодлого хатуу үед бол нэг 23 мянга хүрч ирсэн. За хамгийн ихтэй 29,863 хүрч ирсэн. Тэгээ ингээд бодглохлоор одоо Солонгос руу монголчууд явсан бараг 10 жилийн хугацаанд ерөнхийдөө 20 мянган монголчууд энд байнга байсан оршин сууж. За тэгээд холбооны бүгд найрамдах Герман улс за тэгээд Европод бараг 10 мянган монголчууд. За Америк дэх монголчуудын тоо бол бараг архимедик прогрессор бараг геометри прогрессор бараг өсөж байгаа тийм. Тэнтэх хүмүүсүүднийх нь одоо өөр хүүхдүүдээс авахлаа тийм. Одоо шинээр шилжин сорьж байгаа. Тэгэхээр ингээд үзэхлээр бараг сонгогч одоо монголчуудын хүн амын бараг 10% нь биш бараг 20% нь гадаад гарсан байгаа юм. Хамгийн идэвхтэй. Хамгийн идэвхтэй ажиллах бас оюуны потенциалтай. За тэгээд ерөнхийдөө нэг юм одоо хөгжил дэвшил арай илүү дэлхийн стандарт руу ойртохсон хүсэл эрмэлзэлтэй. Тэндээ бас нэг тийм одоо юу гэх юм бэ тэгж хэлэхлээр энд байгаа монголчууд ус үсгэх гэдэг юм шиг болчих магадгүй тийм. Ерөнхийдөө хамгийн идэвхтэй хэсэг нь тэнд үлдчихэд байна. Тэнд байгаад байна л гэж үзэж. За энэ бол өнөөгийн дүр зураг. Монгол үндэстэн угсаатны. За тэр 17 дугаар одоо 11 дугаар зууны үеийг орхил та.
21-р зууны 22-р зууны зааг дээр ийм үйл явдал үүсэж штэ. Энэ үйл явц ер нь цаашдаа үргэлжилж гин үү, зогсож гин үү? Хандлагын та яаж харж байна? Яг хандлагын нүрдээд ингээд үзэхлээр аливаа үндэстний хэв шинжийг тодорхойлоход тэр үндэстний national value одоо үндэстний үнц нь юм л да. Монгол үндэстний үнц нь хаана байгаа юм бэ? Жишээлбэл яг энэ дээр аваад үзэхлээр одоо жоохон би судлаач хувь жоохон мухардсан гэхэд Готрongуу тал руугаа. Готрongуу тал руугаа гэж болохгүй. Бас нэг гаргалгааг олж харах хэрэгтэй л болчиход байгаа. Яагаад вэ гэхээр жишээлбэл одоо бид нар яг энэ Монгол үндэстэн гэдгийг бид нар ямар шалгуураар авч үзэж байгаа юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Орчин үеийн төвшөнд. Яагаад вэ гэхээр нэг үнэн зүйл нь юу вэ гэхээр түүхэнд үлдээсэн улмөрүүд нь бүгд үнэн зүйл. Жишээлбэл дэлхийд үндэстний хэв шинжээ олсон цөөхөн үндэстний нэг нь монголчууд. Одоо яг Монгол гэдэг нэр тэмдэглэгдсэн үеэс биш бүр урагшаа өмнөхөөс аваад үзэх. Гэтэл бид нар өнөөдрийн төвшөнд тэр өмнөх үеэрээ амьдраад байгаа шиг санагдаад байна л да. Түүхээрээ амьдраад байна. Одоо ингээл хүн гүрэн за тэгэл тэрнээс хойш Чингис хаан энэ гэл түүхээр амьдраад байна. Гэтэл бидний үндэстний энэ хэв шинж олдсон үндэстний хэв шинж тэр үедээ биш өнөөдрийн орчин үед цаашаа яаж явах вэ? Бидний энэ үн цэнийг цааш нь яаж хөгжүүлэх вэ гэдгийг л олж харах чадвар байх хэрэгтэй. Тэгэхээр биднэрт болохоор түүх заа гарга зүгээс ахуулаад түүхийг авахуулаад мөн үндэстэн гэдгийг ойлгох гэдэг ойлголтоос ахуулаад бүр ингээд бас шинжлэх хэрэгтэй байна л да. Тий. Миний асуултыг та зөв ойлгоогүй. Ерөөсөө одоо та хэллээ шүү дээ. Ингээ гадагшаа гарсан одоо хүн ямар хэлэхдээ 10 20 энэ хандлага цаашдаа гадагшаагаар хандлага нь хэвээрээ байна уу? Миграцийн хувьд ерөнхийдөө тэрийг одоо тодорхойлж болохгүй. Одоо жишээл 5 жилийн өмнө 10 жилийн өмнө бол гадагшаагаа гарах хандлага хэлчихлээ. Одоо харин гадагшаагаа сурахаар явж байгаа, ийшээ тийшээ ажиллахаар явж байгаа хүмүүс одоо миний танд мэддэг хүмүүсээс Монголоос явж байгааг харамсаад энэ их одоо энэ сонирхолтой эдийн засгийн улс төрийн ерөнхийдөө энэ их сонирхолтой үед би энэ эргүүлгэнд би орох ёстой гэсэн бодолтой хүмүүс аягүй их болж байна. Тэг хүмүүс ирж байна. Одоо жишээлбэл нэг 5 жилийн өмнө студент тойроод баг нэг 10,000